Сүүлийн жилүүдэд химийн оюун ухаан, юмсын интернет, виртуал технологи зэрэг олон технологиуд эрчимтэй хөгжиж, за энэ технологийн одоо хөгжлийн үр дүнд за дижитал шилжилт нийгмийн эдийн засгийн олон салбаруудад эхлээд байна. Үүний нэг жишээ бол яг хөөөр боловсрын салбарт хүртэл дижитал шилжилт аль хэдийн эхэлчихсэн байгааг та бүхэн дуулгая. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр бидний уламжлалт танхимын сургалт гэдэг нь ганцхан одоо танхимд багш сурагчтай хичээл заагаад байхгүйгээр хосолсон хэлбэрээр зарим сургалт нь бол мөн виртуал орчинд явах боломжтой боллоо. Виртуал орчинд явах гэдэг нь юу гэсэн үг вэ? Компьютер дээр үүсгэсэн виртуал орчинд багш сурагчд хамтдаа ороод жишээ нь гар утас юм уу, VR төхөөрөмж, компьютерээ ашиглаж ороод энэхүү виртуал ертөнцид одоо бодит ертөнцийн хийж болохгүй физикийн туршилт, химийн туршилт, сансрын аялал, цаг хугацааны аяллыг хийж өөрөөр хэлбэл сургалт гэдэг ойлголтыг бол яг хөөөр цоо шин төвшөнд авч одоо боломжтой болсон. За энд шилжилт бол аль хэдийн эхлээд зарим газрууд яг хөөөр энэ сургалтуудыг бол туршилтаар хэрэглээд явж байна. Тэгэхээр шинэ зууны залуу иргэд маань бол аль хэдийн энэ виртуал ертөнцид танил болж өөрсдийнхөө гар утсаар компьютероор энэ виртуал ертөнцид орж аялаад, сураад, тоглоод аль хэдийн бол одоо энийг эзэмшээд сурцсан байна. Ийм болохоор багш сургууль хүмүүжүүлэгч бид мөн одоо энэхүү технологи юу гэдгийг ойлгож энэхүү технологиг одоо ашиглаж сурах одоо зайлшгүй шаардлага бий болсон юм байна. Ийм учраас би та бүхэнд энэ виртуал технологи гэж юу гэдгүү, энэ ирээдүйн чиг хандлага ямар байгаа тухай өөрийнхөө лекцэн дээр тайлбарлаж өгөх болно.